Засгийн газраас 146 төрлийн бизнесийг зөвшөөрлийн зохицуулалтаас чөлөөлснөөр түргэн үйлчилгээний цэгүүд иргэн байрших нөхцөл бүрдээд байна. Ингэснээр 1 жилийн өмнө хотын өнгө үзэмж нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх нэрийдлээр нүүлгэн шилжүүлж байсан төвцүүд дахин гарч ирэх боломжтой болж төрийн бодлого уялдааг байгааг дахин тотлоо. Учир нь хотын дарга Нямбаатрын санаачлагаар өмнө нь төвцүүдийг үе шаттай нүүлгэн шилжүүлсэн бол одоо дүүргүүд стандартын дагуу дахин байршуулах зохион байгуулалтанд оржээ. Ийхүү нэг талдаа чөлөөлөх, нөгөө талдаа буцаан байршуулах шийдвэрүүд давхцсан нь бодлогын залгамж чанар асуудалтай хэвээр байгааг харуулж байгаа юм. Хотын даргын шийдвэрээр түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага хүргүүлж биелүүлээгүй тохиолдолд албатан нүүлэх ажил сүрдүүлэнтэй болж байсныг бид ч мөн сурвалжлан үргэж байсан. Харин энэ удаа эдийн засгийн сорилттой цаг үед эдийн засгийн эрх чөлөө өгтөөлөх, бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд хоол үйлдвэрлэл, гутал засвар, үсчин, ойдол, кофе шоп, фитнес зэрэг 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөлсөн. Энд түргэн үйлчилгээний цэг багтаж байгаа нь нөгөө л зам талбай хаасан бохирдол ихтэй орчинг бүрдүүлэх гэх шүүмжлэлийг дагуулж байна. Харин дүүрэг тус бүр энэ байдлыг давтахгүйгээр зохион байгуулалтаа хийж хэрэгжүүлнэ. Яг дүүргээс тодорхой байршлуудыг баталж гаргасан байгаа. За эх 7 хоногт ирэхэд төцхний холбоодын төлөөлөгч нар болон эрдэнэ төлөөлөлтөд нэг дор цуглуулж уулзаад за тухайн байршлуудыг танилцуулаад тэгээд хаана байрших юу бол дотооддоо холбоод маань иргэдийн төлөөлөл маань хоорондоо ярилцаад шийднэ. За байршил маань болохоор одоо яг бүтээн байгуулалт хийгдэх болон одоо иргэдийн одоо явган замыг замд одоо сатаа учруулахааргүй тэр байршлууд байгаа. За яг одоо хотын төв буюу одоо энэ их тайвны өргөнжлөө хамарсан одоо төвийн одоо бүтээн байгуулалт хийгдэх зайнуудад бол төвцөл тавигдахгүй. Гэхдээ одоо худалдаа үйлчилгээ эрхлэхэд одоо боломжгүй одоо хүн очихгүй тийм байршлал одоо заагаагүй байгаа. Бид дээрх шийдвэртэй холбоотой түргэн үйлчилгээний цэгийн худалдаа эрхлэгчид ямар байр суурьтай байж эргээд үйлчилгээ үзүүлэхдээ ямар дэвшил гаргахыг тодрууллаа. Нийслэлийн хэмжээнд төц эрхлэгчдийн итгэл төц эрхлэгчдийн нэгдсэн холбоо, төцээр амь зөөгчдийн холбоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо гэсэн 3 холбоо байдаг байна. Өмнө нь нийслэлийн хэмжээнд нийт 1570 төц эрхлэгч байдаг гэж. Харин өнгөрсөн онд нүүлгэн шилжүүлэлт хийснээр дээрхээс 160 орчим нь үлдээд байж. Харин дахин шинэ зохион байгуулалтаар түргэн үйлчилгээний цэгүүдийг авчирснаар 400 орчим төц буцаан тавигдах тооцоод байна. За энэтэй холбоотойгоор дүүргүүд байршил батлая гэж байна. За дүүргүүд бол ерөөсө гэр ороодлын байршил буюу захын байршлуудаас ханд болгож байна. За энэ чинь өөрөө худалдааны нэг хэлбэр тийм ээ. Худалдаа эрхлэгч чинь ерөөсө хүний хөдөлгөөнөө дагаж бий болдог. За тийм болохоор бид энэ захын байршлууд чинь ерөөсө болохгүй байна. Хүн хөдөлгөөн багтаа. Дээрээс нь энэ гэр ороол руу хитрхи гудамж мухарлуу заадаг чинь өөрөө худалдаа эрхэлж байгаа хүний эрхийг ностойгоор зөрчөөд байна. Хотын төвүүдэд хэрэглэн байна уу? Байна. Тийм болохоор ерөөсөө энэ буудлуудаар хэрэглэн байгаа юм чинь энэ 1-2 цагийг баталж өгөөд энэ стандартыг батлаад өгч байна. Нийслэл нь. Ямартайч талууд дээрх байр суурьтай байна. Нэг даргын цаг хугацаа хөрөнгө мөнгө зарцуулж хийсэн ажлыг нөгөө дарга нь үүсгэсэн шийдвэр гаргасан нь нэр хүндээ өсөхийн тулд нийгэмдээ балаг тарьсан үйлдэл болох уу? Үнэхээр стандарт мөрдүүлж эдийн засгаа дэмжсэн алхам байх уу гэдг нь удахгүй харагдах юм.